Монголчуудын уламжлалт цагаан сарын баярын шөнийн нэгний ёслол. Шөнийн нэгний өдөр өөр цайхаас үдэш болох хүртэл тэр жилийн өнгийг шинждэг. Өөр цайхтаа удаан гэгээ орж нар мандах үед үүлгүй цэлмэг байвал нялхас багчуулд үлзийтэй сайхан жил гарч байна гэж үздэг. Шөнийн нэгэнд үйл үрцхийх, айлт хонох, уйлах, хэрэлдэх, үнс хогоо хаа хамаагүй хаях, усанд явах, өдөр хэвтэж нойрсох зэргийг цээрлэнэ. Мөр гаргах яс. Энэ нь цагаан сарын шөнийн нэгний өглөө үйлддэг зан үйл бөгөөд өрхийн тэргүүн өглөө эртлэн нар ургах юм уу эсвэл суусан суудлын сайн зүгт мөрөө эхлэн гаргаж тухайн жилийн цээрээ гаргаж байгаа яс юм а. Эхнэр болон эмэгтэй хүүхэд ил зан үйлийг заавал үлдэх албагүй бөгөөд эртнээс энэ ёсыг мөрдөж иржээ. Ингэхдээ тухайн жил сар өдрийн хар нохойн ам мөн жилийн аль зүгтээ байгааг мэдэж зүг төөрүүлдэг байна. Золгох яс. Гэрийн хүмүүс гоё сайхан дээл хувцас өмсөд гэрийн доторх хамгийн ахмад хүмүүс өвөө, эмээ, аав, ээж нартай хадгаар золгоно. Дараа нь хөрш саахалтын ахмад хүндтэй хүмүүстэй золгоно. Ийхүү цагаалаг эхэлж ахмад залуучууд хүүхдүүд тус тусдаа ялгаран айл болгонд орж золгох бөгөөд золгохоор ирсэн хүмүүсийг хүндлэн дайлж бэлэг сэлт барина. Шинэ оны идээ зоог барьсны эцэст айлын хүмүүст үлзийтэй сайхан ерөөл тавьдаг. Ерөөл сонсон хүн тэр ерөөл бат орших болтугай хэмээн давчхан хариу хэлнэ. Хадаг барин золгохдоо хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хуруу дотор талаас нь нар зөв хоёр ороогоод жигчий хуруутай тал руу доош унжуулна. Хадгаа хүний гар дээр тавихгүй унжуулсан чигээр нь золгоно. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Мэдлэх яс. Мэд мэдэх нь хүндэтгэл илэрхийлж байгаагийн илрэл бөгөөд өөрөөс дүү хүн байсан ч та хэмээн харьцдаг. Эхлээд амрыг айлтхаа дараа нь удирдлагын мэндээр мэндэлж сүүлд нь лавлах мэнд мэддэг. Түүнийг бүрэн мэнд хэмээн нэрлэдэг ажээ. Зочин гийчэнтэй мэдлэгтэй бүрэн хувцлаж довчоо гүйт тавчилсан байх ёстой. Харь хүнтэй Монгол ёсоо даган мэдлэнэ. Үе гашуу тохиолдсон хүнтэй амрыг айлтгаж мэндэлдэггүй, зологдоггүй. Мөн Монгол хүн гар зөрүүлж зологдгоос бус гар байрж зологдоггүй. Ирэх ондоо аз жаргалтай амар төвшин байх. Адуу болон аривжин оширхын эрүүл тавин мэдчилдэг. Би лагшин тунгалгуу. Мал сүрэг минд орвоо. Дааг далантай, бэрүү булчинтай, хөвгүүд хөрслөг, охид өнгөтэй юу гэх мэтээр мэдлэн цагаалдаг. Тамхилах яс. Хөөргөөр тамхилахтан толгойг нь суллахгүйгээр тамхилдаггүй. Хөөрг зөрүүлэхдээ харшуулахыг цээрлэнэ. Энэхүү ёс нь өндөр гэгээн зан базрын үеэс ихэд дэлгэрч мэндийн шар хэмээн нэрлэгддэг болжээ. Эмэгтэй хүн тамхилахдаа өөрийнхөө хөөргийг магнаадаа хүргээд хоёр гардан ахмад хүн зочин гичэндээ барина. Мөн ахмад хүний хөөргийг хоёр гардан аваад өөрийн толгойноос дээш гарган хийсгээд буцааж өгдөг заншилтай. Эмэгтэй болон залуу хүмүүс хөөргөний толгойд хүрэхгүйгээр үнэрлээд буцааж барьдаг. Эвдрэлтсэн хүмүүс байвал хөөрг зөрүүлж сэтгэлээ цайлгадаг. Хөөргөний толгойг дарж болдоггүй. Эв түнжин эвдэрч хоорондоо муутахын тэмдэг гэдэг. Хөөрг нь бага гарын, дунд гарын, их гарын гэж ялгагдана. Хөөрг ганцаар тамхилах тохиолдолд үгүй гэж хэлж болдоггүй. Ганцаар тамхилахдаа тамхи татдаггүй байсан ч гэсэн саруул талаар нь аваад гацартаа хүргээд буцааж өгнө. Тэгэхдээ ганцны саруулыг нударгаараа арчиж буцаана. Айлд суудал барих яс. Гэрийн баруун дээд талд зочдод зориулсан олбог суудал байдаг. Өрхийн тэргүүлэгчээс зочид ахмад бол баруун дээд талын ил суудалд, үе тэнгийнх бол баруун талд, дүү насных бол баруун өмнө чигт сууна. Зочин эмэгтэй гэрийн эзэгтэйгээс ихч бол түүний дээд талд, дүү бол доод талд нь суудаг ёстой. Ууц хөндөх ёс. Ширээнд махыг тавихтаа уламжлан ирсэн ёс заншлын дагуу тавина. Бүхэл мах тавихад хонь амьд ахуйдаа ямар байснаар нэрэмбэлж урд доор нь хүзүү, сээр, хоёр хаагна. Хойд доор нь хоёр гуйны шаантыг урагш харуулan
мөчнүүдийг нь яг хэвтэж байгаа юм шиг байрлуулан дээрээс нь ууцаараа бүтээж хамгийн дээр нь толгоогоо тавьдаг. Махны их талыг зочин тийш харуулж засна. Зочин толгой талаас нь барьж хажуулдан огтолж идэх ёстой. Битүүний орой гэрийн эзэн 9 хөндлөнг, толгой, хошуу, 2 эрүү, 2 жих, ууцны 2 тал хөндөж галдаан өргөдөг. Дараа нь бурхандаа өргөөд гэрт байгаа хүмүүстэй тарааж өгнө. Ууцыг зөвхөн гэрийн эзэн буюу хүндэт зочин хүнддэг заншилтай. Шүүсэнд хурч хөндөхдөө ууц сүүлний голд нэг, дараа нь олон ясны уул зураас харцагны 2 зураа дагуу 3 цусна. Дараа нь харцаг талын ирмгээс 2 зүсэж дээжсийг нэгтгэн галын бурханд хувь болгодог. Зочин хүн олуул яваа бол ахмад нь ууцанд хурч хөндөөд бусдтаа хувь өгч ёс гүйцэтгэнэ. Ингэхдээ ихэд хүндэтгэл үзүүлэн хэршгийг 2 гараараа өгч авдаг. Бэлэг барих яс. Бэлэг дотроо олон янз бөгөөд урьд цагт хамгийн хүндтэй хүндээ ар сайтай торох дурдан алт мөнгөн идэл сор сайтай ангийн ус судар номсэлтийг 9 цагааны бэлгийн хамт барьдаг байжээ. Аштын 3 бэлэг гэдэгт цагаан хэв хадаг, шин саасан сүү, халуун хушуут мал буюу хонь морь багтдаг. Хэдийгээр цаг ирэх тусам бэлэг барих ясан өөрчлөгдөж байгаа ч эртнээс нааш уламжилж ирсэн хадаг, аяг, цайн нэг хүндэтгэлтэй бэлэг болно. Шиний нэгний тоглоом наадгай. Шиний нэгний өдөш 2 бадарчин ба 32 чөтгөр хэмээн тоглож, өөрөөр хэлбэл математикийн бодлого боддог байжээ. 2 бадарчин хөдөөхээр худгийн дэргэд хонох болжээ. Гэтэл шөнө дунд 32 чөтгөр хурж ирээд 2 бадарчин худагт хаяна гэхэд 2 бадарчин зөвшөөрөөд. Харин аль тэнгээ урдаар худагт хаях вэ гэжээ. Чөтгөрүүд тэнэг хүнээ яаж мэдэх вэ гэж асуув. Тэр амархан цөмөөрөө худаг тойроод сууцгаая. Тэгээд нэг цахаас нь тоолоход 7 дахь хүн тэнэг болно. Түүнийг авч худагт хаяад бай гэж бадарчин хэлжээ. Энэ бодлогыг чөтгөрөө зөвшөөрөөд худаг тойрч суугаад нэг цахаас тоолон 7 дахь хүнийг худагт хаясаар эцэст нь 2 бадарчин үлдсэн байна. Шиний нэгэнд таадаг эртний уламжлалт таавар буюу бодлогыг та нарч бас таагаад үзээрэй. Үүнд 32 ижилхэн зоос бас 2 өөр зоос аваад аяг тойруулан өр. Тэгээд хаанаас нь ч яаж тоолбол 2 бадарчин буюу 2 өөр зоос 7 дахь тэнэг болохгүй бодож олготон. Цагаан сар нь буйны сар юм. Шиний нэгэн бурхан багш заларсан их дүүчин өдөр. Шиний 8 нь отож манал бурханы номоо номлож заларсан өдөр. Шиний 15 аюуш бурханы залран дүүцсэн өдөр ажээ. Эдгээр их дүүчин өдрүүдэд хийсэн ном буюу 1000 сая бум тоогоор үрждэг хэмээн айлцсан байдаг. Цагаан сардаа бэлтгэсэн эдээ зоог эд зүйлсээ ажиллаж болно. Умаа хум химээсэн нууц тарин номыг 3-таа уншдаг. Эхний умаа хум айлдвараар бидний сэтгэлээсээ бэлтгэсэн эдээ ундаа эд зүйлсэд нөлөөлсөн гадна дотны бартад саад, сэтгэлийн гим, нян, ариун бус зүйл бүхэн ариусч сайн сайхан боллоо хэмээн бясалгаж бодно. 2 дахь умаа хум хэмээн айлдахдаа тэрхүү эдээ будаа маш ихээр өсөн үржиж тоо томшгүй их боллоо хэмээн бясалгана. 3 дахь умаа хум хэмээн уншснаар эдгээр эдээ зоогт тарин бясалгалын хүч шингэж бүгдийг сэтгэлчлэн бүтээх ариун аршааны шүттэй өргөл дахил боллоо хэмээн сэтгэн бодож бурхан шүтээндээ дээжийг нь өргөж гэрийн эзэн буюу ахмад хүндээ эхлэн барих буюу түгээн хүртээдэг уламжлалтай. Ийм эдээ хүртсэн бүхэн дээдийн аршаан хүртсэнтэй утга нэгэн болдог ажээ. Хүүхдийн контент YouTube сувг уншиж бэлтгэв 2026 оны 1-р сар.